Энэ үнэн ба зөв ном энэ удаагийн парламентэд бид төр судалтай парламентэд орж ирэх юм бол бид парламентыг үнэхээр гунигт улс төрөөсөн салгана. Ард түмний итгэл үнэмшил эрд зориг болж бид парламентэд тэмцэл өрнүүлнэ. Энэ хоёр намын 30 жилийн хугацаанд хийгээгүй бүх амлалтыг бид хэсэгчлэн ял нэг зарчмаар эднээс амлалт нэхнэ. Зарим бүлэглэл бидний дэвшүүлж байгаа хүмүүсийг тойрог дээр унахын гинлээгээд эхнээсээ захиалга аваад санал хуваах зарчмаар бидэнтэй ижилхэн нэртэй хүмүүсийг дэвшүүлэх оролдлого хийгээ явж ил. Тэд үннээс айж болно. Гэхдээ тэд үннээс айж байгаа боловч өр хүүхдээ ийм нийгэмд үлдээсэн хэврэн байхаасаа айхгүй байгаа нь хамгийн аимшигтай. Сүүлийн өдрүүдэд гарч байгаа манай улсад болж байгаа гэмт хэрэгүүд за хамгийн сүүлд одоо бас олон нийтийн хүрээнд тэмцэж явсан хуульчийн амиа алдсан хэрэг бүхэн ингээ харах юм бол эдгээр сонгуулиар мөнгөөр тагтаг байсан бол одоо сүүлдээ хүний аймаар тагтаг хэлбэрлүүгээ орж байна. Тийм учраас Монголын ард түмэнд иргэдэд хэлэхэд энэ үнэн ба зөв намын энэ үнэн зөв гэдэг энэ хандлага энэ хүчтэй сөрөг хүчин байх гэдэг зүйл бол ард түмний ядарсан ард түмний итгэл найдвар нь байх болно. Бид залуучууд ажлын байр бий болгооч гэгээд гарч ирээд тэмцгээд урд нь парламентын орд эрднээс гарч ирээд бид хамтдаа тэмцдэг нам байхын төлөө алхаж байна. Залуучууд маань эх орондоо хүн шиг амьдрий, улс шиг хөгжиж гэж иргэд маань бидний энэ асуудал гисүүдлээ гэхэд уул усыг минь ухаатана гэд хэлэхэд тэнд нь очиод иргэдтэйгээ уулзаж чаддаг ийм нүүртэй хүмүүс өнөөдөр энэ үнэн ба зөв намаас дэвшигч байгаа. Бусдаар бид бол нэг зүйлийг дахин хэлээ. Бид ард түмэндээ найдаж энэ сонгуулийг хийнэ. Бид мөнгөнд найдахгүй. Одоо олон хүнтэй уулзахаар эх орноо гэд дуугардагч бай зарим хүмүүс ингэж энэ удаагийн сонгуульд дэлдэхгүй. Ерөөсөө л мөнгөтэй хүн л гарах байх гэж ярьж байгаа. Тэд мөнгөнд найдаж сонгуульд орохоос хүртэл айж байна. Бид өр хүүхдээ ийм нийгэм үлдээхээс айж байна. Бид мөнгөнд найдаагүй. Бид Монголоо өөрчлөн гэсэн итгэл үнэмшилтэй найдаж байгаа.